Боломжууд бид хөгжил дэвшлээ юунаас эхлэх вэ? Хүүхд залуучуудаас эхлэх ёстой. Тийм учраас хүүхд залуучуудаас эхлэхийн тулд яах ёстой вэ гэхээр байгаль орчиндөө ээлтэй энэ одоо 100 мянган мод төслийг бид дэмжих ёстой. Тийм учраас болгоомжууд ялангуяа Булган аймгийн Ислам хамгаалалт зүйлийн үүнтэй бол цаашдаа нэгт уялдаа олоод хамтарч ажиллах бас нийт гудамжуудынхаа өмнөөс нийт болгоомжуудынхаа өмнөөс хэлье. Энэ сайхан бэлэг сайхан өдөр бас энэ нийт энэ төглийг бий болгох энэ 17 ажилчдаа та бүхэнд ажлын амжилт сайн сайхан өгсөн. Энэ зөвхөн энэ 17 хүний ажил биш, сумын ажил биш. Энэ урд мологт энэ сумын төвд ажиллаж амьдарч байгаа бид бүгдийн ажил шүү. Яагаад тэгэхээр бид бүгд энэ сайхан ургаж байгаа залуучуудаа энэ сайхан байгаль ихтлийг энэ бүрэн бүтэн энэ сайхнаар нь үлдээхийг зорж байгаа. Тийм учраас Булган аймаг эдийн засгийн аялал жуулчлал болгон хөгжүүлэхээр зорж байгаамаа. Тийм учраас энэ аялал жуулчлалын үрээнд энэ ногоон ард зүрийн бас байгууллагатаас хамтарч цаашдаа бас олон талт арга хэмжээ зохион байгуулах олон сайхан боломжуудыг бид төлөвлөж ярилцсан. Энэ сайхан олон боломжуудыг бид хамтдаа бий болгох ёстой. Тийм учраас хамтдаа хэвлэлээ хичээцгээе. Хамтдаа Булган аймаг Дордон молог сумаа гэрэлтүүлээ. Ажилтаа орлоготой сум орнуудтай ажиллаж амьдрах энэ сайхан залуучуудаа өтгөр нь одоо бий болгоё. Манайс малажгүй ихтэй. Цөлжилт маш их явагддаг. Үүнийгээ дагаад элсний нүүдэл маш ихтэй. Баруун хойноос эхлэлтэй, зүүн хойноос салхины урсгал маш ихтэй, салхи ихтэй. Энийгээ дагаад цөлжилт элсний нүүдэл сүүлийн жилүүдэд маш их ирчимдсэн. Үүнээс улбаатай ургамлын бүтэц бүрхөвч өнөөдөр өөрчлөгдөж энэ нь малажхуйд хүндрэлтэй өгч одоо бас малажхуйг уламжлалт нүүдлийн одоо аж ахуйгаар нь эрхлэн явахд өнөөдөр хүндрэлтэй болсон. Тийм учраас энэ цөлжилтийг бууруулах цаашдаа нүүдлийн малажхуйтайгаа бид яаж үлдэх вэ гэхийн тулд ерөөсөө явж судалгаан дээр ингээд үзэхлээр эцсийн дүндээ мод тарих юм байна. Модол тариал бид нар ахиухан ингээд дэвэл ургамлын бүтэц, усны төвшин гэдэг олон асуудлууд маань бас бүр ингээд тартагтаа тулаад байхгүй болохоос өмнө бид нар шийдвэрлэж чадах юм байна гэдгийг би одоо Хөх хотод явж туршлага судалгаатаа ингээд ойлгосон. Тийм учраас мод тарих бол бидний хийх ажил зайлшгүй мөн юм байна. Нөгөө талаараа мод тарьж ногоон байгууламж бий болгоно гэдэг нь энэ сумын өнгө үзэмж. Бидний нүдэнд үзэгдэж гарт барихгааргүй одоо энэ цэвэр агаар тий энэ бүх юмд үнэхээр нөлөөтэй юм аа гэдгийг бол ойлгосон учраас мод тарих ажлыг бас эхлүүлэе гэж зорьсон. За мод тарина гэдэг чинь хүн болгоны санаан зоргоор хийждэг ажил биш юм байна. Арга технологи, ууггүй хөдөлмөр, хичээл зүтгэлийн үр дүн юм байлээ. За учир юу вэ гэхээр бид нар бас баруун хойноос чиглэлтэй салхины урсгалаа бууруулж цөлжилтийг бууруулах зорилгоор 10 га газрыг төрийн аль багштийнхаа хүчээр хашаажуулж дотор нь бас мод тарьсан. Дахиад энэ жил одоо хөвөнтэй компани аймгийн төсвийн хөрөнгөөр 3 га газарт бас энэ зүүн хойноос чиглэлтэй салхины урсгалыг бууруулах модыг одоо тарихаар өнөөдөр 7 хоногийн өмнө бас ажил нь эхэлсэн ингээ явж байгаа. Тэгэхээр бид нар энэ модыг тарихад бол газрын юм гэдэг ямар арвин юм бэ? Мод тарих ямар хэцүү юм бэ гэдгийг бид нар өнөөдөр биеэрээ мэдэрсэн. За тийм учраас бидний энэ нөхцөл мөрөөдлийг маань өнөөдөр сонссон юм шиг ногоон Аз төсөл одоо манай дээр 11 дахь талбайд байгуулагдаад өнөөдөр ингээд нээлттэй хийж байгаа туйлын их баяртай байна. Тэгэхээр энд өнөөдөр одоо 17 ажилтан манад хөдөлмөрийн хүнсний доод хэмжээний урамшууллыг аваад ажиллаж байгаа. Гэхдээ энэ маань бол төслийн хувьд санхүүгийн одоо цалин биш юм аа. Цаашдаа энд ажиллаж байгаа хүмүүс маань энэ талбайгаа хувааж аваад хоршоо байгуулад 5 жилийн дараа өөрөө эндээс ашгаа олоод орлогоо нэмэгдүүлээд явах боломжтой юм байна. Тийм учраас энд ажиллаж байгаа 17 хүн бол Урдан булаг сумын түүхэн энэ 3000 гаруй иргэдийн ажил амьдралд үнэхээр одоо хүч хөдөлмөрөөр зориулж байгаа түүхийг бүтээж байгаа юм шүү. Гунгаа талбайд ойжуулна гэдэг бол үнэхээр хүндээ. Наацлахаараа ажиллаж байгаа та бүхэнд баярлалаа. Сумынхаа төлөө сэтгэл хөдөлмөр зүтгэлээ зориулж байгаад маш их баярлж байна. Шинэ мөрөөдөлтэй болсон. Тэр маань ногоон Монголыг бүтээх. Мөрөөдлөө бэлтгэхэд та бүхэнд хамт байгаад өнөхөр баяртай байна. Манай талбай ажилчид зөвлөд хэлдэг нэг өрөө байгаа. Тэрийг бүгдээрээ хамтдаа хэлцгээе. 몽골의 나무를 사람에게 희망을. Монголд модыг иргэдэд найдварыг. 1 2 3 4 5 6 7 8 9 10 Ургамлын бүгдний баяр үргээ ингээд 100 талбай 100 мянган мод таасны 5 жилийн дараа
Мод маань үндэс болон иш гэсэн хоёр хэсгээс бүрднэ. Иш бол газар дор байдаггүй. Зөвхөн үндэс л газар дор байдаг шүү дээ, тийм үү? Тэгэхээр бид нар зөвхөн үндэс хүртэл болнаа. Тэгэхээр яг энэ бор иш хүртэл ерөнхийдөө болно гэж ойлгоорой. За тэгэхээр биднээсийн одоо яг бэлтгэсэн байгаа талбай маань болохоор за нөхөө ухцсан, усан бэлэн, модоо бүгдийг авчраа тавьсан байгаа. Галгааны маань гой хангаа асуулсан. Өв сайхан батлаа. Тэгээ өнөөдөр бол ялангуяа манай уртлын сомд болох за баянууд Ашинчлан 3 болог Аршаан. За энэ сомдоо шүтлэн гой гэж явдаг. За энэ хүрээнд бас малын бэлчээр олон экологийн за байгалийн дэлхийн уур амьсгалын өөрчлөлттэй холбоотой олон асуудал гарч байна. Энийг шийдэх асуудал бол мод тарих асуудлыг Монгол Улсын эрхлэгч маань төсөөлийн нэмжлэг одоо өгөөлөд 21 аймаг за мөн компаниуд ингээд тэр модчлын өрөөнд бид бүхэн Булган аймаг 20 сая модыг тарих юм одоо өөрийг хүлээсэн. Булганчуудад тэр дундаа ялангуяа энэ уртлын сумдаар энэ ногоон Аз төсөл за баянууд шинжлэх сандаа 100 мянган мод ногоон төгөл буюу за ингээд хүлэмжтэй холбоолдуулж зам газрын хөрснөөс ашигсан хүртэхийн олон сайхан боломжуудыг нээсэн одоо маш ариун туршлагатай энэ төрөмс байгууллагатай Булган аймагаас хамтарч ажиллаж байгаа нь бидний хувьд бол маш оновчтой бөгөөд за мөрөг өөртөө гэдгийг болгоомжтой бид ойлгосон. Тийм учраас цаашдаа ногоон Аз төрийн бас байгууллагатай Булган аймгийн засгийн хамгаалалт зүйл маш ойрхон уялдаж ажиллах юм зайлшгүй шаардлагыг бид одоо дэмжих ёстой. Тийм учраас өнөөдөр 3 болог сум маань 100 мянган мод төсөл 100 га тарих энэ одоо боломжийг бид энэ сайхан нээлт нөлцсөн гэсэндээ одоо миний хувьд бол баяртай байна. За нийт боломжуудынхаа өмнөөс ногоон Аз төрийн бас байгууллага за энэ төслийг санхүүжүүлж байгаа энэ Солонгосын компани за банкны хувьд бол боломжуудынхаа өмнөөс талархж байгаа илэрхийлье. Тэгээд та бүгдээ ажлын амжилт сайн сайхан өгсөе. Аз хөтөлбөрийн үйл ажиллагаанд одоо ингээ хувь нэмрээ оруулаад ингээ явж байгаа юм хөө. За мод тарих энэ үйл ажиллагаа одоо манай сумд сошиал нэр ажлын байр бий болох тэгээ нөгөөтөөгөө цаашаа одоо өөр хүүхдүүд хойч үед маань ингээ цаахан уламжлагдсан үлдэж байгаа энэ айгүй том хөрөнгө оруулалт гэж би үзэж байна. Тийм учраас одоо энэ төслийг хэрэгжүүлж байгаа ногоон Аз хөтөлбөрийн төрийн байгууллагын энэ хамт олонд одоо маш их баярлж байна. За энэ сум орон нутгийн ард иргэдийн энэ одоо мод тарих энэ хөтөлбөрөнд одоо ингэж идэвхтэй оролцож байгаа тэр маш их талархалтай байна. Мод тарихд бол үнэхээр одоо бас хүний хүч хөдөлмөр шаардсан хүний сэтгэл шаард тийм сайхан ажил байдаг юм. Тэгэхээр зэрэг одоо сүүлийн үед бол үнэхээр одоо одоо энэ хүүхдүүд маань хот орон нутаг бол бас нэлээ яаж байгаа учраас энэ одоо хөдөө орон нутгаараа татагдаж ийм сайхан ажлын байр бий болсон нөхцөлд бол хөдөөдөө одоо сайхан ногоон байгууламжийг бол одоо бий болгоно гэж үзэж энэ ажлын байр бол хангагдах юм байна гэж бодож байна. Энэ орон нутаг бол жилүүдэд маш их зөвлөлт явагдаж байгаа. Энэ ирээдүйдээ бол энэ сайхан ногоон төгөл болж одоо өөрөөр хэлбэл энэ байгаль орчин маань сайхан ус чигээр хангагдсан одоо ногоон сайхан тэгвэл болно сайхан нутаг болно. 3 болгосон бол одоо ногоон болно гэж одоо төсөөлж байна. Одоо тэгж бодож байна. Энэ бол үнэхээр тэгэхээр маш сайхан үйл ажиллагаа юм аа. Тэгээд одоо нөгөө төвөр бол одоо мод тарин гэдэг бол асар их том одоо Монголын Монгол хүний хувьд бол одоо асар их том буян үйлдэж байна. Энэ байгууллагын хамт олонд бол маш их баярлалаа гэжээ. 3 бөлөгчүүд бидний хувьд байгаль дэлхийгээ баясгасан, их нутагтаа өгөөж буйнаа хайрлсан залуучууд хүүхд багчуудаа одоо байгаль дэлхий хүн байгалийн харилцан шүтэлцээг таниулах түүхэн одоо ажлын маань нэгэн эхлэл болж байгаад төрөл их баяртай байна. За манай сум бол мал аж ахуй голлон дагнсан юм нутаг. Тэгээ сүүлийн жилүүдэд энэ бэлчээрийн ургамлын гарц их бэлчээр дороотож нийтлэг мал аж ахуй цаашртаа оршин тогтнох уугүй гэдэг ийм одоо тулгамдсан асуудал болж байна. Ингээд энэ байдлаасаа урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд нэлээдгүй олон газар одоо Хөх хотод 2 удаа за бусад одоо Монголын урт туршлагатай эрдэмтдтэй олон удаа уулзаж ингээд
ярилцж байхад бол ерөөсөө цөлөлтөд бууруулах явж явж эцсийн цэг нь ерөөсөө мод тарих юм байна. Нөхөн сэргээлт хийх юм ажил юм байна гэдгийг ойлгосон. Тийм учраас одоо 2020 онд Сумын засаг даргаар томилогдсон ажиллах хугацаанаас ахуулаад энэ мод тарих ажлыг ер нь хийх нь одооноос эхлүүлэх нь ерөөсөө 100 юм байна гэдэг дээр банк санаа бодлоо чиглэж явсан. Ингээд азар одоо бид нар Сумын төвийн баруун хойноос чиглэлтэй салхины урсгалыг бууруулах элсний нөлөөг багасгах зорилгоор одоо 10 га талбайг хашаажуулж 21 мянган модыг одоо тэнд тарьсан байна. За мөн Сумын төвийн зүүн хойноос чиглэлтэй салхины урсгалыг бууруулах зорилгоор 3 га газрыг хашаажуулж мод тарих ажил маань бас энэ онд ингээд эхэлж байна. За ингээд бидний салсан бацсан гурван болгочид бидний хувь тохиолоор одоо 100 га талбайд ногоон ад сүлжээ төрийн бас байгууллагын одоо ажилтны ажил хийх төсөл маань хэрэгж болсонд туйлын их баяртай байна. За энэ төсөл маань бол би бас энэ төслийг олон газар очиж үзэж судалж ирсэн. Тэгээд энэ төсөл маань одоо эхлэхээс ахуулаад дуустал хүртэл одоо яг 5 жилийн хугацаанд хэрэгжихдээ мод ургадаг цөлжлтэй газрыг ургамал байгаа болгодог ийм одоо сайхан үр дүнгийн хардаг төсөл юм байсан учраас энэ төслийг нэлээд одоо хэрэгжүүлэх юмсан гэж мөрөөдөжсэн. Тэгээд энэ маань биелэлээ олж одоо өнөөдөр төслийнхаа маань үйл ажиллагаа 100 га талбайд ажилтны ажил эхэлж байгаа туйл их баяртай байна. За энэ төслийн хүрээнд мод тарихад мэдээж маш их хөрөнгө хөдөлмөр хүч шаарддаг юм байлаа. Тэгээд 100 га талбайд ажиллах одоо хашаажуулалтын ажил, за шаардлагатай техник хэрэгсэл, харуул хамгаалалт, за тэгээд модоо, за тэгээд ажиллах хүчнийхээ одоо хөдөлмөрийн өсөлтөд даад хэмжээний дэмжлэг эдрийг өгөөд ингээд бүр цогцоор нь үнэхээр одоо шийдэж байгаа туйл их баяртай байгаа. Тэгээд Солонгосын одоо Кипр банкны хөрөнгө оруулалт юм байлаа. Тэгээд үнэхээр Монгол улсын энэ цөлжлтийг бууруулахад үнэтэй нэр нэмэр оруулж байгаа төслийн хамт олонд үнэхээр их баярлж байна. Ингээ гурван болгочууд бид алстаа одоо мөн одоо энэ ногоон байгууламжаа улам нэмэгдүүлж хэвтэй бусаад тэглэгийнхаа зам дагуу мод тарих, за мөн хогийн цэгийнхээ орчин, хүүхдийн амар чөлөө цаг тоглоомын талбай орчин гээд 6000 га газартаа бас нэмж мод тарихаар ингээ холбогдох байгууллагыг гэрээ байгуулад ажиллаж байна. Ингээд удахгүй одоо бидний нүдэнд үзэгдэж гарт баригдахгүй маш том хөрөнгө оруулалт энэ агаарын цэвэрлжүүлэлт тий байгаль дэлхий үнэхээр их хөв нэмэр оруулж байгаа маа. Тэгээд өгөр хэлхийн аргагүй үнэхээр их баярлж байна. Төслийн хамт олондоо 11 дахь талбай 3 бүлэг суманд бий болох булган хоногтой 3 энэ төслийг хэрэгжүүлж байгаа 3 тусам болж байгаа даа үнэхээр их баяртай байна. Тэгээд төслийн хамт олонд 3 бүлэгчүүд нийт иргэдийнхээ амнаас дахин талархж байгаа илэрхийлье. Тэгээд бид ч гэсэн чөлөө заваараа амьдарч байгаа орчныг сайжруулахын тулд гэр бүлэрээ хүүхд залуучуудаараа ирж амар чөлөө цагаа энэ талбайдаа мод тарж өнгөрөөдөг те ийм байгаасаа гэж ард иргэдээсээ хүсэж байна. Энэ бол зөвхөн 3 бүлэгчүүд одоо энэ төсөлд ажиллаж байгаа хүмүүсийн Сумын засаг дарга тамгын газар төрийн албаагчдын ажил биш ээ. Энэ 3 бүлэг суманд ажиллаж амьдарч байгаа малчид иргэдийн те цаашдаа энэ оршин тогтнох амьдрах мал аж ахуйгаа бүрэн бүтээр нь авч үлдэх байгаль дэлхийд оруулж байгаа том ажил учраас хүн бүхэн энд сэтгэл зүтгэлээр хичээл хөдөлмөрөөр оролцоосоо гэж уриалж байна.